боломж одоо гарч ирж гин гэж манай ажил болгогч хэлж байна. Уучлаарай. Танаа нам засаглаж байгаа 10 жилийн хугацаанд төсвийн зарлага 5 дахин нэмэгдсэн, 500% нэмэгдсэн. Орлого нь бас 5 дахин нэмэгдсэн. Компаниар ярих юм бол орлого нь 5 дахин нэмэгдээд байхад ажилтдаг хүмүүсийн амжиргаа 5 дахин 3 дээд ээж болдоггүй маа. Тэгээ ингээ асуудал ярихаараа өөдөөс ямар ч шийдэл байхгүй, ингээ итгэл төрөхгүй байна л та. Бид нар ингээд та нар шиг юм олон жил зүгээр нэг хідэн улс төрийн зураг зурчаад тэрийг нэг биелүүлээд тэрийг их мундаг гэж бодсон хүмүүс биш. Бас энэ залуучууд чинь гэгээ мөрөөдөлтэй. Одоо танаа намын жагсаалтын нэгээс ахуулаад хэлж штэ. Бидний энэ улс орныг сайхан болно гэдэг итгэл байдаг юм а гэж. Аргацаадаг байдлыг чинь бид нэр хараад штэ, мэдээд штэ залуучууд нь. Тэгээ нэхэд байна л та. Танд одоо яг ийм энэ орлого нэмэгдээд байдаг, төрд ажиллаад байгаа хүмүүсийн амжиргаа буураад байдаг. Энэ төрийг За, ерөнхий сайд нэмж хариулъя. За, одоо самбог шүү яг биднээс хийж байгаа ажлыг асуулаа. Энэ төсвийн тод тоглоор төсвийн зардлыг 2.2 их найдаар тансан гол шинжилж чинь тэрийн албаны данхар бүтцүүдийг цомготгож, 9%-аар цомготгож өргөө зардлуудыг хэмснээр хэлсэн. Таны яг хэлээд байгаа тэр шинжилж чинь харин энэ одоо хэмсэн төсвөө багшимч нартаа зарцуулдаг. Ийм шинжилгээг хийж эхэлж байгаа. Өнөөдөр мэдээж эдийн засгийн байдал бол одоо амаргүй байна. Гэхдээ бид энийг даван туулж чадж байна. Оны эцсийн үр дүнгээр илүү сайжирна. Бид гарч шийдэл ярьж байгаа. Ийм ч учраас өнөөгийн парламентыг одоо олон гишүүнтэй энэ 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, 2023 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард түмтэй зөвлөх харьцлаар хэлцэж хахад хамгийн гол нь энэ баялагын улгаатайгаа тэмцэж энэ юм чинь сайжрах юм байна гэсэн агуулгаар үндэсний баялагын сангийн санг би өөрөө санаачиж 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөнд оруулж ирсэн. Энийгээ бид хэрэгжүүлэхийг зорж байгаа.